Улсын 800 орчим тэргүүний малчид оролцож буй зөвлөгөө өнөөдөр эхэллээ. 2015 оны эцэст Монгол улсын нийт мал ургийн тоо 56 саяд хүрч хамгийн олон мал түүний дотор хамгийн олон одоо хонь ямаа тоологдсон түүхэн амжилт гаргасан нь малчдын гавьяа гэж тодорхойлох хүн байгаа. Иймээс улс малдаа анхаарах биш малчдаа анхаарах цаг болсон тухай хөндөх талууд байлаа. Жишээлбэл халуун үднийг ажилгүй малынхаа араас авдаг малчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатайг Дорнод аймгийн Баян улсмын 3 дугааргийн малчин долгормоо онцлсан юм а. Тэрээр 600 гаруй км цаанаас Улаанбаатар хотыг зориулж тэргүүний малчдын зөвлөгөөнд сумынхаа малчдыг төлөөлөө оролцож бусад малчтайгаа мал аж ахуйн салбарын хөгжил шийдвэрлэх ёстой арга замуудыг хэлсэн тодорхойлцсоно. Харин Завхан аймгийн их улс сумын малчтаа төлөөлж байгаа Батнасан сүүлийн жилүүдэд мал болон түүхий дүн төрхөө байж ханшин унсан. Ялангуяа арь шир нь үнэгүй болчоор малчтын орлого муудсан тухай өгүүллээ. Мөн Завхан аймгийн их улс суманд зас ихтэй цагаан зүдэрхүй байгаа учраас мал төлөлт энэ сарын 25-наас эхэлнэ. Гэхдээ Дүснэтгийн зас 4-р сар гартал хайлахгүй юм байна. Малчдын одоо энэ эрүүл мэнд энэнийг хамгаалах малч чинь тэгэл аль улирлын ширүүнд явж лээ шүү дээ. Мал гэдэг шиг одоо жаргал штэ маш мэднэ. Эрүүл агаар эрүүл хүнс гээл тэгэл. Бүх эрүүлэгт хэрэглэж байгаа юм шүү. Нэг цөөхөн хэдэн тооны толгой малтай малчин хүмүүс бас одоо энэ дэр хэцүү байгаа шүү дээ. Одоо нэг 100 гаруй юм уу нэг 200 толгой малтай. Тэр чинь нэг хург ишг гэдэг тэр хэдэн малаас чинь одоо нэг ашиг шимийн авдаг өсгөж үржүүлдэг юм доотлолт нь байж гэн. Тэгээ ямар тэдний гаалал сүмийн нэг мөсөн хэрэгжтэй юм биш. Нөгөө нэг 100 малаас одоо нэг 50% алдчихлаа гэтэл цаана бас цөөхөн болчихвол нөгөө нэг ашиг орлого чинь тэр хэмжээгээр бас муудчих. Тэгээ тиймэрхүү юмуд их филдээ төсөөлөд нэг ханшиг болчихлоо. Булган аймгийн сайхан суманд нутаглан 50-аад жил мал маллан амьдарч байгаа Баасан сүрэн өнөөдрийн зөвлөгөөнд гэргий лавгатайгаа хамт иржээ. Сайхан сумд бэлчээрийн дац муу дээрээс нь зас ихтэй хаваржилт хүндхээ ихэлсэн учраас Баасан сүрэн малчин аймгийнхаа хутагт суманд 2 хүүгийн амтаар малтайгаа отрын нүүдэл хийж яваа юм байна. Мөн сайхан суманд үлийн цагаан огтон нүүдэл ирснээс өнгөрсөн зун ногоонсаа аврагаагүй. Иймээс тусмын малчид зэрэгдэг сумд руугаа оторлох болжээ. Тэтгэвртээ гаргаж эрт гаргасан. Ингээд 20 жил ажилласан олон хүүхдтэйгээ тэгээд тэрнээс хойш би одоо яг хувийн аж ахуйн болол ингээл амжилж удаа одоо тэрэндээ яг олон хүүхдийнхаа юунд чиг нөлөөнд орчих гэхүү улс их орныхоо нөлөөнд орчих байна. Их юм хийж яаж амжилж яваа болохоор тэгэл улс их орн маань намайг ингэж яаж үнэлж ингэж алдар медаль өгч энэ хурц эртэл намайг ингэж ийм гоё юмд оруулж ингэж баярлуулж явна да. Одоо манай тэр орн нутагт үлийн цагаан хотно гэдэг нэг аягт тэр ирчгээд бэлчээрийг их хомсдуулж байна. Ингээд яг өнөөдөр би одоо энэ Монгол орны 408 зогсоос ирсэн одоо мянган сайхан малчттай улсын сайн малчтайгаа уулзаад нэг дор хуран цуглаж байгаадаа маш их өндөр сэтгэлтэй байна. Ингээ манай мал бол одоо төрөө чинь төлөж эхэлж байгаа. Бүх малаа нь хойш нь аваад тэр баталт явуулсан. Одоо ингээд цаасан заргалаар өөрийнхөө орон нут руу давж дөхөх санаатай. 40 жилийн хавар ихэнх нутагт зас ихтэй хүндхэн байгаач малчид болон бүтэн гэсэн өөдрөг үзэлтэй байна. Малчдын өөр нэг дуу нэгтэйгээр хүндсэн сэдв нь малын мэлчээр малын түүхий дүүний үнэлтэнд төр анхаарлаа хандуулах цаг ирснийг сануулсан юм. Зарим их сурвалжууд зөвлөгөө нэр дор малчдыг олноор цуглуулах нь сонгуульд өгсөний шинж гэж шүүмжилж байлаа. Гэхдээ салбар яамнаас нь ингэж малчтайгаа тойрч суугаад ярилцах нь мал аж ахуйн талаар засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг тэдэнд таниулах хамгийн дөхөн арга гинэ. Мөн малчдын санаачлагыг сонсож төрийн бодлогод тусгах мал малгааны болон мал аж ахуйг эрхлэн хөтөлж байгаа дуршлаг сургамжаа малчид харилцан солилцоход тохиромжтой гэж тооцоолжээ.